Цагаан сар болж байна. Тийм ба? Үндэсний сайхан багийн надам. За хэдий бүрэн хэдүүлээд татгалзах чадахгүй ч гэсэн цагаан сараар хэмжээг нь бага, тийм ээ, альха бага хордохоор ялангуяа энэ болж үл хэрэглэхгүй байвал зохимжтой 6 үсийг л ярих гэж байгаа. Маш энгийн. За нэгдүгürt майнууз, кетчуп, цуу. За майнууз юу вэ? Тийм ээ? Бидний бага байхад гар аргаар ч хийдэг байсан юм. Майнуузад юу вэ гэхээр ихэд өндөгний цагаан зэмжлэх яг жоохон шар орно. Одоо яадаг гэхээр ургамлын тос. Ургамлын тосоостоо ерөөдөө транс тос бас их ордог болчихсон. Тэгэхээр яг тухайн айл болгон хэрглэж байгаа майнууз, тийм ээ, орц одоо ингээ бүх юм бид мэдэх боломжгүй. Тэгэхээр зүгээр айлхал баг хэрэглэн эрүүл мэнд үлдээдэг байхгүй. За кетчуп цуу бас ойлгомжтой. Кетчуп цуу яадаг вэ? Хямдхан байсмаа сахар өндөртэй зүгээр дан амтлагч явж идэг. За ялангуяа Монгол зардаг, бөөний зардаг кетчуп цуунууд бол ерөөхдөө нөгөө соёноос ч гаргаж авдаг бүү зүгээр улаан буудаа сахар. Тэгээд маш олон төрлийн амт сайжруулагч, амт нэмэгдүүлэгч, за хадгалагч олон төрлийн бодисуудын нэмэлтийг агуулдаг. За хоёрдугаарт хям. Тэр цэцмаа импортын хямнууд. Хям болгон муу бах алавгүй. Ялангуяа монголчууд тийм ээ харьцангуй чанартай, орц цөөтэй харьцангуй эрүүл хямд бас хийдэг болсон. За гэхдээ бид яадаг вэ? Ялангуяа хятад за ихэнх тохиолдолд Оросоос орж ирсэн бөөний нөгөө зузаан, бүдүүн харахад гоё тийм ээ их өөхтэй, алгалсан, улаан өнгөтэй нөгөө хямнууд гэхгүй. Энэ маань хям гэж байгаа цаанаа ихэнхдээ арвижуулдаг ус, зарим картон цаас тийм нэмэлтээр юу ч хийж болдог. Ялангуяа импортын дээр бид нар хянаад байх, энийг зохицуулаад их боломж байдаг. Тэгээ бөөнөр нь томоор нь ихээр нь гэж цагаан сараар оруулж ирж бид нар тэрийг нь бас айлхор хямдыг нь авч хэрэглэж байгаа хийх тохиолдолд. Тэгэхээр аль болох тийм ээ танихгүй мэдэхгүй хям махан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн бага хэрэглэх хичээгээрэй. Ишлээ бодорой за. 3-т хонсон мах цай. За муу мах, сайн мах, хям юу бах гэдгийг байхгүй. Ил тавиад тийм ээ хөлдөөгөөгүй тийм ээ 6 градусаас дээш цэрүү орчин гэдэг чинь байдлыг байхгүй. Хорнуулсан махад бол тийм ээ тэрийг ялангуяа цайгаар халаагаад ариутгачлаа гэж бодоод байдаг. Үгүй. Буудус адилхан. Ил хатаагаад хонуулсан байдаг тийм ээ. Ер нь ил тавьсан, хонуулсан аливаа махан бүтээгдэхүүн тийм ээ. Одоо ялангуяа шингэн орсон чиглэг бүтээгдэхүүн гэсэн үг тийм ээ. Хатаасан мах бол арай өөр. Борцуул арай өөр тийм ээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд чиглэгтэй шингэн орсон тийм бүтээгдэхүүн ялангуяа махан төрлийн бүтээгдэхүүнийг хатаагаагүй тохиолдолд хонсон тохиолдолд ямар ч тохиолдолд бити хэрэглэх. Зүгээр л хэрэглэхгүй хайчих. Окей? За. Дараа нь ягаад цай гэж би энэ тохиолдолд хэлсэн бэ гэхээр цай хизээч юу гэдгийг 900 градус хүрдэх байхгүй. Тэр чинь ингээд нэг удаа буцалгана. Тэгээ температур нь өрөөс бууна. Халуун савнд хадгалсан чинь байдлыг байхгүй. Тэгээ юу болов? Бид нар нэг үсрээл 70-80 градусын халуун цайг тийм ээ хонсон махан дээр хийж ариутгах гэж бодохгүй халаага нэмэргүй. Тэр хоёр нийлмэл температур 50-60 градус хүрэхгүй. Хэлээд гаш доороо 70 градус болж игэл 85 градус хүрж ээж мууцсан юм уу тийм ээ эрсдэлтэй махыг ариутгах. Тэр градустай 3-5 минут яж барих хэрэгтэй. Тэгэхээр хонсон мах цай хоёр бол ерөөсөө ариутгаад байгаа юм уу энэ бактери устгаад байгаа юм уу эсвэл ингээд сайхан бол ерөөсөө эрүүл мэнд маш халтай. Хонсон махнаас хол байна. За өндөг. Ялангуяа өндөгний салаад, өндөг орсон салаатууд өндөгтэй бүтээгдэхүүн ил тавиад утсан. Гэтэ яг би энэ хэлж байгаа санууд их айлууд ингэдэг гэж би хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ анзаараарай, эрслээ хянаарай. Тэгээ анзаараагүй хонуулсан хоол, ялангуяа өндөгтэй бүтээгдэхүүнийг тийм ээ хөрөгчөнд биш ил удаан тавиад хадгалчихсан тэрийн юу гэдгийг анзаарахгүй мэдэхгүй ингээд идчихсэн тохиолдол зөндөө гардаг. Тийм ээ? Бид нар цаанаа яг л бид нар дотор идэрэхтэн тэр зэмаа илэг, бөөр, нойр булчхай, ходоод 12 нуглагаас бүдүүн гидсэнд хаана ч асуудал үүсэж болно. Тийм ээ? Акут буюу огцом гэмтлүүд үүсэх магадлал өндөртэй. За, дараа нь чихртэй ундаа тэрийг өөх төстэй холж ирэхлээ. Тийм ээ? Ер нь бол бууз байна уу, мах идэн үү, тийм ээ? Өөхтэй махаа огтлж идэн үү, тийм ээ? Тослог ихтэй хоол байна уу, тийм ээ? Ялангуяа чихртэй хүүтэн ундаатай хольж их удаг. Тийм ээ? Алкогол бас нэмдэг. За энэ бол ерөөсөө нойр булчих хамгийн том алуурч. Тийм ээ? Дангаараа өөх тосны их асуудал биш. Эрүүл малын гаралтай өөх тос ч асуудал биш.
Бид хамгийн гол нэг нь цагаан сар гэдэг баяр наад маань хамгийн их нүүрс усыг хамгийн их өгдөлтөй холж идэг нь л бидний хамгийн том асуудал буюу хамгийн хэрэгтлийг авчираад байгаа юм л та. Энэ дээр бодлого даандараа. За мэдээ 6-ад нөгөө бид нар сахар ялангуяа орлуулж ийн гэж йотон үзэм зэргийг хэрэглээд байдаг. Энэ маань ямар ч ялгаа байхгүй. Хатаасан жимс, дөрвөлжин хэлбэрт оруулсан йотон, тийм ээ одоо юу гэдэг ингээд нөгөө чихэрлэг юмнууд чинь бүгд л чихэр шоколаданд л орно. Тийм ээ? Өндөр хэмжээний боловсруулсан нүүрс ус. Тийм ээ? Айлхор мэдээж баг хэрэглээрээ. За тэгээ сахартай, бочин зүлцийн асуудалтай, тийм ээ? Ялангуяа инсулины дөжрөлтэй, предиабеттэй байна уу те. Ер нь зөвхөн ямар нэгэн байдлаар сахарын инсулины асуудалтай хүмүүс бол энэ 6 бүтээгдэхүүнээс ялангуяа хол байсан үлдээдэг шүү. За цааш. За өмнө нь бас ярьж байсан. Нүүрс ус. Тэр за нүүрс ус анхаарах асуудал биш ээ. Энэ тохиолдолд ерөөсө боловсруулсан, тийм ээ? Ялгсан, шингэрүүлсэн, тийм ээ? Цэвэршүүлсэн нүүрс ус. Буюу ер нь нөгөө нэг сахартай амталдаг, чихэрлэг донтуулдаг хүнснүүд, тийм ээ? Ялангуяа энэ нүүрс усыг за дангаараа тодорхой хэмжээний хаяа хэрэглээ гэх том асуудал биш юм бол. Бид нар яадаг вэ? Маш хэмжээний өгөгдсөн нүүрс устай холиодог. Энэ маань нөгөө Randle cycle-ийн дагуу бидний бид шингэхгүй, тийм ээ, шимтчихэд болж чадахгүй, эсийг гимтээдэг, цус нь маш ихээр ингэж хойлдож тархдаг, тийм ээ, эд эсэнд шингэдэггүй, өөхөн эдэнд очих хадгалагддаг, хоригдлагддаг, тийм ээ. Тэгээ шингэхгүй удснаас болоод бидний маш их ядраадаг, туйлдуулдаг, эд эрхний гимтээдэг, маш олон асуудал төрөгдөг, тийм ээ. Зөвхөн хольсноос болж. За дараа ядаж өөх тос нүүрс усыг хооронд нь 2 цаг гарны зайтай гэж, тийм ээ. Ядаж 2 цагийн зайтай. Өөрөөр өөх тостой хоол, тийм ээ, мах юу гэдэг, тийм ээ. Өөхтэй мах байж бол, тийм ээ. Идсэн бол 2 цаг, тийм ээ. Айлхор суухгүйгээр хөдөлгөөнтэй байж. Тэгээд яаж 2 цаг цаашлаад 4-6 цагийн дараа нүүрс ус болон өөр төрлийн хүнсээ хэрэглэ. Тийм ээ. Яг энэ хооронд яаж ходоо ч цэвэрлэгдээд 12 нуглаа гэж цаашлаа бүдүүн гэж орох боломжийг нь олгож өгч. Ядаж нэг дор цус руу ч их хэмжээний муу сайн өөх тос, их хэмжээний боловсруулсан нүүрс ус нийлж орохгүй байх, тийм ээ. Хамтдаа шингэх, одоо хамтдаа орсноор шингэхгүй байх, ялангуяа цаашлаад хор болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын зайг хооронд нь хордуулж өгч, тийм ээ. Тэгэхээр хэлэхэд дунджаа нэг дорож нэг те нэг дунджаа 2 цагийн зайтай хүмүүс ингээд айлаар явлаа гэж бодъё л доо. Тэгвэл нэг айлд орсон бол тийм ээ мах өөх байж, тийм ээ. Протеин өөх тустай асуудал биш. Нөгөө тал нь яг нүүрс ус протеин байдаг ч юм уу те. Эсвэл дан нүүрс ус байдаг юм уу те. Нөгөө будаа гурил одоо төмс гэх юм тийм ээ цардуултаа бүтээгдэхүүн. Эдрийг хэрэглэж. Тэг ингээд яаж ээлжлээд хооронд жоохон зайтай яваад байвал тэгээд ходоод чинь бас яг харьцангуй ирүүлвэл энэ ачаалыг тодорхой хэмжээнд даагаад ингээд хурдан урдын шингээгээд яваад боломжтой тийм ээ. За ойр ойрхон зогсоод заагүй хивээд л холиод л байвал маш том эрсдэлд орчих. За тэгээд хэлж аль нэгийг сонгоё гэж. За дараа нь нүүрс ус тэлс амтлагааны асуудал тийм ээ. Бид нар ялангуяа энэ глайцемик индекс зүгээр яаж бид нар бодох хэрэгтэй. Glycemic index буюу glycemic load хоёрыг авч үзэж байгаа. Энэ юу хэ нөгөө ялангуяа сахарын өвчтөй, чихрийн шижин, тийм ээ, эсвэл инсулины дөжрөлтөй, нойр өвчгийн асуудалтай, тийм ээ. Эдгээр хүмүүсийн хувьд амталсан бүтээгдэхүүнүүдээс маш их болгоомжтой. Амталсан бэлэн бүтээгдэхүүн. Хэрвээ ялангуяа ингээд цусндах нүүрс усаа, цусндах ялангуяа хөрүүлэгдээд, тийм ээ, цуснд байгаа глюкозо, сахараа савлуулахгүй айлхар удаан доктортой байх хэрэгтэй байна шүү дээ тийм ээ чихрийн шижид хүмүүс юм. Энэ тохиолдолд яадаг вэ? Лимон, лайм тийм ээ чихэр багтай нүүрс ус маш багтай болж байхгүй тийм ээ эсэгсэн эсвэл нэг апл сидер винегарч гэдэг шүү дээ тийм ээ. За лимоны винегарч гэж болно тийм. Гэхдээ нүүрс усгүй гэсэн үг тийм. Цэвэршүүлсэн винегар гэдэг юм. Ийм хүчлэг, эслэг ийм бүтээгдэхүүнээр нөгөө нүүрс усаа амталчих гэсэн үг тийм ээ. Будаа гурил одоо юу гэдэг тийм ээ. Тэр хүнсээ ийм эслэг хүчлэг хүнсээр одоо амталж хэрэглүүл ялангуяа глайцемик индекс нөлөөлөх буюу цусндах сахар нөлөөлөх одоо нөлөөллийг нь 20-30% бууруулж өгдөг гэдэг нь судалгаагаар харагдсан байна. За дараа нь халуун ус хүйтэн ундаа нөгөө температурын асуудал. За энийг бас өмнө зөндөөл шүү дээ тийм ээ. Дахиад автаад хэл. Халуун ус хүйтэн унд, халуун хүнс хүйтэн унд. Яг их тохиолдолд бид нар яадаг вэ? Орж ирлээ халаасан юм уу эсвэл шин гарсан нөгөө бууд хоол ингээд шинээрэн сайхан идлээ араас нь хүйтэн алкогол хүйтэн ус хүйтэн ундаа хүйтэн жуус их тохиолдолд шүү. Ядаж бүлээн ус уулаарай дээр байхгүй. Тэгэхээр
Нэгдүгээр яг мэдээч түрүүний хэлдэг нүүрс ус өөгдсөний асуудал байгаа боловч тэрнийхээ хажуугаар бид нар халуун хүнс температур өндөр бидний ходоод дотор бие эрэхтэн гадар температур бүгд тийм ээ ингээд регуляцд оршдог тийм ээ. Бид нар нэг дунджаар 37 39 тийм ээ. Зарим тохиолдолд 40 градус үлдэх юм. Тэр нь 37 градусын температурт оршиж байгаа шүү дээ. Бидний дундаж температур тийм ээ. Дотор гадар температур өөр, ходоод дотор температур өөр. Яг л бидний нөгөө дотор байгаа хүчлийн хэмжээ тийм ээ. Хүчлэг байх уу те цусан дах нөгөө нэг одоо хүчлийн хэмжээ гэдэг ингээд бүгд өөр өдөртэй адилхан. Ходоодонд байгаа хүчлэг айгүй өндөр, нөгөө температур ч бас тодорхой хэмжээ айгүй өндөр. Яг тэр ходоод тодорхой хэмжээ халааж иж процесс явагддаг. Тийм ээ. Шимэгдүүлэх, задлах, цааш энзимыг ялгаруулах процессууд явагдана. Дотор эдгэрхтэн халуун. Гэтэл энэ халуун дээр халуун хүнс орж ирсэн байгаа. Эсвэл халаацсан байхад нь хүйтэн ундаа орж ирвэл шууд цочоох, эдгэрхтний гимтэх тийм ээ. Одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар цааш үйлчлэгээ явуулах боломжгүй болгох гацаах авчдаг. Тийм учраас аль болохоор нөгөө хүйтэн кола ууж ингээд ийм төгжрхээр нийлүүлэх хүйтэн ундаа ууж эсвэл хүйтэн кола ууж тайлж ийн эсвэл ингээд тайвширдаг шүү дээ. Тэр юу болж байгаа яг үндэ тэр явж байгаа процессыг зогсоодог, шууд гацаанд оруулдаг. Урт хугацаанд болон богино хугацаанд маш их эрсдэлтэй. Тийм ээ. Тэгээ адандаа найдад яваад шүү дээ. Ялангуяа нойр улчхан acute буюу хүнд хордлогот орох эрсдэл аяг өндөртэй. За, огцомжиж байгаа гэж. За, алкогол дээр ялангуяа архин дээр бүгдээрээ 30 минутын өмнө хоол ядчихъя. Хамгийн багтаа, тийм ээ. Хоолоо идчихэд ходоод хоосон биш гэсэн үг шүү дээ. Ходоод яаж хоосон биш, хоол идчихэд, тийм ээ. Тэгээд алкоголоо яг тодорхой хэмжээнд уух ёстой бол шүү дээ. Уухгүй сайн л байна л та яг уулаа. За, ингээд яг нь ялангуяа хоол тодорхой хэмжээнд байгаа тохиолдолд хоол маань шингээд эхэлсэн тохиолдолд алкогол маань яг шингэх хурдан удааш. Гэхдээ бас нэг юм асуудал байна. Алкоголыг зөвхөн илэг задлагдаг тийм ээ. Тэгэхээр илэг задлах хурд яг нэг дор их хэмжээнд алкоголыг оруулахгүй тулд тийм ээ. Хоол, хүнс тийм ээ. Эсвэл шингэн бас тодорхой хэмжээнд байх нь тэр шингэлтийг задлах хурдыг удаашруулж өгдөг. Тийм ээ. За дараа нь ингээд нэгэнд алкогол ууцсан хоол унд идсэн бол ядаж багаар 1-2 литр усыг тийм ээ 30 минутаас цагийн дараа ууж эхэллээ. Ялангуяа оройн цагаар байхгүй. Яаж 2-4 цагийн дараа унт. Ерөөсөө л энэ хугацаа энэ юутай хослуулж чинь ямар зайтай хэрглэж чинь шингэцийг нь удаан байна уу хурдан байна уу тийм ээ гликемик индекс яаж нөлөөлж байгааг бид ийм олон асуудлаас болоод бид нар тийм ээ бидний бие эдэрхтэн тэр хэцүү хүнд хоол тийм ээ хүндхээс илүү шингэхгүй хоорондоо зохицохгүй энэ хоол хүнс ялангуяа хоол хүнс хорнуудыг тийм ээ шингээх үү шингээхгүй юу их хор болох уу бага хор болох уу гэдгийг шийдэгдэж байна. Тэгэхээр аль болох шууд битгий унтаарай. Ядаж 2 цаг цаашлаад 4 цагийн дараа хэвтэй байдалд ороорой. За сөргөө болдгоо. За сөргөө байя гэхэд тийм ээ хотод улаан хоолойгоо түлэх цаашлаад улаан хоолойгоо гимтэх, хотоодоо гимтэх айгүй бол асуудал гарна шүү. Ялангуяа согтуу битүү унтаарай. Тийм ээ тасарч битгий унтаарай. Ягаад их хэмжээний ус ууж байгаа гэхээр алкоголыг бас шингэлж өгж байгаа юм. Бас тодорхой хэмжээнд ингээд ядаж 2-4 цаг болно гэж чинь тухайн хүн эрүүлж хангалттай хугацаа ус уугаад байвал бас шингэлээд сэргийх магадлал илүү өндөр болж байгаа. Тийм ээ. За ингээд дахиад хэлье. Алкоголоос ядаж 30 минут өмнө сайн хоол унд хэрэглээд илгэнд хачаалаа бууруулад 1-2 литр усыг тийм ээ багаар яаж 30 минутын дараа ууж эхлээд 2-4 цагийн дараа хэвтэй байдалд ороод унтах төлөвт ороорой. Яаж игээд согтуу юм уу тасарч битгий унтаарай л гэж гуйж байна. За цааш нь. За сайн ярьсан шингэс нойрон дээр дахиад хэлэхэд ходоод аль болох хоосон хэвтээр тийм ээ. Яа ихэнхдээ тийм ээ. Энэ юу гэсэн үг вэ? Яг л түрүүний хэлдэг 2-4 цаг яагаад байлах гэдэг тэгэхээр ходоод маань тийм ээ. Одоо мах протеин өөхтөөсөө үйлдвэрч яах нь тийм ээ. Цөс илхтэйгээ нийлээд хүчлээ ялгаруулад задлаад цааш нь яах нь 12 нуглаан гэж нарийн гэж бүр цаашлаа бүдүүн бүчиг явуулах нь шүү дээ. Тэгэхээр яах нь дуудын юм яаж дамжаад дуудын юм гэдэг маань ходоод нэг хагас мэдээ сарын хэлбэртэй ходоод маань 12 нуглаа гэж толбож байгаа юм дуудын юм гэж байна. Тэрийгээ даваад өөрийгөө харьцангуй хоослоод үйл ажиллагаа багасаад ирэнгүүт нь бид нар хэвтвэл сөргнөлөө эргээд гарах эрсдлүүд нь багасчих. Тийм ээ? Ядаж нойроосаа. Тийм ээ? За дараа нь хоёрдугаар за нэгэнтээ муу хоол үнэлсэн шингэхгүй чи цочоо авчлаа гид зөвдлөө гүйлгэлээ бөөлчихгөөд ингээ асуудал үүснэ. Тийм ээ? Угаасаа айгүй тийм бас гарна шүү дээ. Гойтой амьдрал дээр гарна. За тэр тохиолдолд яах вэ? Бөөлчих юм уу гүйлэх яах зүг яах вэ? Энэ юу гэсэн үг вэ гэхээр
Чиний дотор ирэхтэн чинь энэ олон төрлийн хүнс ба хүнс биш, зарим нь эрүүл, зарим нь хор болохоор энэ олон хүнсийг нэг дор шингээж чадахгүй, боловсруулж чадахгүй, эсвэл хүлээж авах чадваргүй болчлоо. Угаасаа худлаа болчлоо. Одоо энийг гаргаа гэдэг дохойг даавраар тархины усны дамжуулаад өгч байгаа. Ингээд дааврын дохой өглөө ялангуяа гид зүвдэх энэ хатгах чиг тэр байдаг байхгүй. Ерөөс ингээд бадалж эхэлдэг тийм хүчтэй бадлахын мэдрэмж өгдөг. Тэгээд чамайг гүйлгдэг тийм ээ. Гүйлгдэг, балгадаг, бөөлжүүлдэг. За энэ тохиолдолд яг бүгдийн сайхан гарга. Яаж ингэ гарга амрууга гараа хийн үү, яана уу те гүйлгэн үү. Айлхаар сайн хоослоод гаргаад хамгийн гол нь мэдээж усаа сайн нөхөн тийм ээ. Минералаа сайн нөхөн. Яаж давстаа ус уун баг багаар тийм ээ. Араас нь юу ч үтгээд. Усаа сайн хүн, минералаа сайн нөхөн. За ингээд харьцангуй тайвшраад докторчоод ирэнгүүт нь унтж чамар. Эсвэл энийг. Тэгээд амраатай унтаатай. Ядаж 24 цаг юу ч үтгээд. Нэгэнтээ ингээд хүчээр яг зогчихсон тийм ээ. Acute одоо reaction өгч штэ тийм ээ. Өөрөлд ямар нэг тодорхой гэмтэл өгч байгаа байхгүй юу? Тийм ээ. Ходоод байна уу? Нойр улчхаа байна уу? Цүс илгэний асуудал. Хаана гээд ирэхтэн чинь асуудал үүссэн. Эсвэл хурц яг зогсон. Тийм ээ. Эсвэл шингэхгүй хэмжээний хорнууд орж ирсэн гэсэн. За ингээд яаж игээд хурдан зайлуул заа. За ингээд шингэцийн асуудал үүссэн байна. Бөөлжлөө, гүйлгэлээ. Тэгээд ходоодоо цэвэрлэлээ. Тийм ээ. За тэгээд сүүлд нь дахиад хэлэхэд баян адам дуусахгүй энэ нөхдөв. Тийм ээ. Иргэжил цагаан сар болно. Одоо 3 сарын 1 март маань болно. Баян адам байна уу? Ажил амьдрал байна уу? Тийм ээ. Орон гэртэй байна уу? Хорыг өөр тохирохгүй хүнсийг тийм ээ. Олон төрлийн хорыг айлхаар баг холж хэрэглээч. Тийм ээ. Оройн цагаар хорнуудыг баг хэрэглээч. Тийм ээ. Нэг дор хэмжээний одоо хоорондоо зохицохгүй халуун хүйтэн хавцрах тийм ээ. Ялангуяа нүүрс ус, муу нүүрс ус их хэмжээний өөх досыг хольж хэрэглэх тийм ээ. Тэгээд алкоголыг ялангуяа саний ярьсан хүмүүсүүдэд хольж хэрэглэх, ялангуяа оройн цагаар хэмжээнд хэрэглэхээс татгалзаач л гэж гуйж байгаа тийм ээ. За мэдээж юу идэж уух нь та нарын асуудал тийм ээ. Миний зүгээр болохоор яагаад энийг дахин яриад байдаг вэ гэхээр зүгээр л ялангуяа залуучууд тийм ээ өөрийгөө мэдрэхгүй наадхийн мэдлэг мэдээлгүйгээсээ болоод амнаас эрүүлэн дээр хохироод байна тийм ээ. Асуудал үүсээд байна. За бай. Сайхан баярлалаа.